Сайн байцгаана уу? NRCC Mongolia YouTube сувгийг дагдаг хүмүүстэй олон бичлэг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд төргий. За 25 оны хамгийн сүүлийн 12 сарын NRCC судалгааны семинарыг манай компани өөртөө зохион байгуулж байгаа. За 12 сарын 24-ний 5 гаригийн 6 цагаас манай компани гүйцэтгэх захирал доктор Алтан Цэцэг мэдээлэл боловсруулах хүчин чадлаар хязгаарлагдсан хөдөлмөрийн нийлүүлэлт гэдэг ийм сэдвээр илтгэл тавих гэж байна. За тэгэхээр бид нар уламжлалсараа судалгааны семинарынхаа өмнө тавч судалгааныхаа тухай ярилцдаг. Энийгээ та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр илтгэл тавих гэж байгаад баярлалаа. Тэгээд юуны өмнө эхлээд нөгөө 3 асуултын өмнө эхлээд нэг юм хүмүүс тодруулчих зүгээр ах мэдээлэл боловсруулах хүчин чадлын хязгаарлалт гэдгийг нэг тайлбарлахыг авчихна. За мэдээлэл боловсруулах хүчин чадлын хязгаарлалт буюу рационалаар үл анхаарах гэсэн юм ойлголт эдийн засагт орж ирээд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бол эрчимтэй судлагдж байгаа юм ойлголт байгаа. За энэ маань ер нь бол одоо хүний анхаарал өөрөө ховор хомс нөөц юм аа л гэсэнтэй холбоотой ойлголт байгаа. За өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэмд бол өдөр тутам телевиз, радио, интернет тий маш олон сувгаар их хэмжээний мэдээлэл бол биднэрт ирж байна. Тэр бүх мэдээллийг бид нар одоо боловсруулад өөрсдийн шийдвэртээ хэрэглэх юм боломж бол байхгүй. Тийм учраас яах ёстой вэ? Энэ маань бид нар одоо ямар мэдээлэлд анхаарал тавих юм бэ? Хэр хэмжээний анхаарал тавих вэ гэдгээ өөрсдөө сонгох юм шаардлагыг бол үүсгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбоотой ойлголт байгаа юм. За жишээлх юм бол нэг одоо энгийн жишээ гэхэд бид нар заримдаа бол өдөр тутам бид нар чинь нэг юм 10-20 имэйлүүд бол ирж идэг. Тэгээд тэр имэйлүүдээс бол бид нар алийг нь одоо яг анхаарч унших уу, алийг нь одоо шууд устгах уу гэдэг юм. Энэ сонголтоо бол нөгөө сэдвүүдийг нь хараад ч юм уу хинээс ирсэн имэйл вэ гэдгээр нь шууд хийж идэг. Тэгээд зарим имэйлийг бол жишээлх юм шууд устгачдаг ч юм уу тий одоо зар сурталчилгаа ч юм уу миний надтай онц холбоотой биш гэж үзвэл би шууд устгаж байгаа бол магадгүй ажлын имэйлүүдээ ч юм уу илүү анхааралтай уншиж ямар хариулт өгөх үү гэдэг би сайн бодох шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө тухайлах юм бол зөвхөн имэйл дээр ихэд бид нар одоо энэ ирж байгаа хэдийн имэйл энэ мэдээлэлд алинд нь илүү анхаарал хандуулах уу гэдгийг одоо нэг сонгож байгаагийн нэг энгийн жишээ гэж ингэж хэлж болно. За тэгэхээр тэгвэл одоо яг нэг үндсэн асуулт нь за энэ юуг өгсөн үед те энийг ашиглаад яаж ямар судалгааны асуултанд ер нь хариулахыг зорьсон бэ судалгаагаар. Тэр яг энэ судалгааны маань хувьд бол бид нар энэ рационалаар үл одоо анхаарах буюу мэдээлэл боловсруулалтын хүчин чадлын хязгаарлалтыг хөдөлмөрийн одоо эдийн засагтай холбож авч үзэж энэ судалгааг бол хийж байгаа юм. За тэгэхээр ер нь эдийн засгийн энэ хэлбэлцэл буюу эдийн засгийн өсөлт уналтыг одоо нөгөө тайлбарлахад нэг чухал хүчин зүйл нь бол хөдөлмөр байдаг. Хөдөлмөрийн нийлүүлэлтийн хэлбэлцэл маань өөрөө бол энэ эдийн засгийн одоо нөгөө хэлбэлцлийг тайлбарлахад бол нэг чухал юм хүчин зүйл болдог байгаа. За тэгэхээр энэ нь яагаад чухал болж байна вэ? Хөдөлмөрийн нийлүүлэлтийн хэлбэлцэл гэж яг юу хэлээд байна вэ гэхээр зэрэг эдийн засаг хэлбэлцээд эдийн засаг унахад жишээлх юм бол түүнтэй холбоотойгоор бүтээмж буурна улмаар яг хүмүүсийн цалин буурах, эдийн засаг өсгөд хүмүүсийн нөгөө бүтээмж нэмэгдэх, цалин өсөх ч юм уу ийм одоо нөгөө төлөвүүд бол илэрдэг. Тэгэхээр зэрэг энэ цалингийн жишээлх юм бол энэ өөр төлөвт хүн хөдөлмөрийнхөө одоо нөгөө нийлүүлэлтээ буюу жишээ нь ажлын цагаа бол түүнтэй уялдуулж бол сонгож бас өөрчилдөг байгаа. Тэгэхээр зэрэг сонгодог одоо юм эдийн засгийн хэлбэлцлийн загварууд маань бол юу гэж үздэг вэ гэхээр зэрэг цалингийн ийм өөрчлөлтөнд хүмүүс ажлын цагаа бол маш уян хатан өөрчилж бол хариу үйл үзүүлдэг гэж ингэж үздэг. Тэгэхээр онлайн таамаглал нь болохоор зэрэг юм уян хатан одоо нөгөө мэдрэмтгий юм одоо хөдөлмөрийн нийлүүлэлттэй гэж ингэж таамагладаг байгаа. Харин нөгөө талдаа яг бодит тоон өгөгдлийг аваад үзэх юм бол жишээлх юм бол хувь хүмүүсийн одоо мэдээлэл ч юм уу аж ахуйн нэгжүүдийн тийм мэдээллээс ингээд тоон өгөгдөл аваад ийм тоон өгөгдлөөс яг цалин эсвэл бүтээмж ажлын цагийн хооронд хэр одоо ийм уян хатан ийм хамаарал байна вэ? Хэр ойрхон хамаарал байна уу гэд үнэхээр энэ хоёрын хоорондын хамаарал их сул байна гэж бол харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр ажиглагдж байгаа дата маань болохоор тэр цалингийн өөрчлөлтөнд хувь хүмүүсийн ажлын цагийн өөрчлөлтийн одоо тэр
хариу үйлдэл нь бол харьцангуй бага байна гэсэн үр дүн гараад идэг. Тэгэхээр энэ маань одоо хөдөлмөрийн эдийн засагт жишээлх юм бол энэ онлын таам, онл болон бодит байдлын хооронд дата хоёрын хоорондын зөрүү үүсгэж байна гэсэн. Тэгэхээр эндээс бид нар юу гэж харж байгаа хэрэг магадгүй тэгвэл рационалаар үл анхаарах тийм ээ энэ мэдээлэл боловсруулах хүчин чадлын хязгаарлалттай хүмүүсийн шийдвэр энэ одоо юуг бол хүмүүсийн нөхцөл нь өөрөө магадгүй энэ зөрүүг тайлбарлах юм а гэж үзэж байгаа юм л да. За яагаад тэр үхээр зэрэг мэдээлэл боловсруулах хүчин чадлаар хязгаарлагдсан хүн маань жишээлбэл бүх мэдээллийг бол боловсруулж чадахгүй байгаа шүү дээ. Тийм нөгөө тэрэн дээр ингээ анхаарлаа бол өөрөө одоо юунд илүү хандуулах вэ гэдгийг сонгоод инхээр зэрэг зарим мэдээллийг бол хайхрахгүй болно гэсэн үг. Тэгэхээр зарим мэдээллийг нь боловсруулад чухал одоо хэрэгтэй анхаарал хандуулах мэдээлэлтэй анхаарлаа хандуулад бусдыг нь бол ингээд орхичхоор яг эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдал яг ямар байгаа юм бэ? Ямар төлөвт би байгаа юм бэ? Энэ одоо тэр нөхцөл байдалд байгаа миний цалин ямар байгаа вэ гэдгийг яг одоо нарийн хэлж мэдхэ болчихно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр тухайн үеийн нөхцөл байдал төлөвийн талаар бас тодорхой бус байдал тэр хүнд бол бий болно гэсэн үг. Тэгэхээр ийм нөхцөлд байгаа хүний тэр цагийн хөдөлмөрийн цагийн нийлүүлэлт нь хөдөлмөрийн цагийн тэр өөрчлөлт нь бол цалинтайгаа тийм ч нарийн уялдаатай биш болчих واخа гэсэн юм л таамаглал төвшүүлж байгаа гэсэн. За тэгэхээр энэ нөгөө судалгааны аргыг жоохон дэлгэрүүлж одоо тавчгаа гэхдээ тийм айлчлан ийм маягаар тайлбарлаад өгөхгүй те ямар аргаар хийсэн бэ? Тэгэхээр ерөнхийдөө нөгөө энэ ажил маань бол саяны одоо нөгөө ярианаас бол нөгөө онлайн ажил гэдэг нь харагдж байгаа. Яа тэгэхээр зэрэг бид нар энэ одоо бодит байдал те дата болон онлын хооронд одоо стандарт загваруудын таамаглалын хооронд гараад байгаа зөрүүг магадгүй онлын одоо нөгөө тайлбарлах юм онл тэр нь болохоор зэрэг одоо нөгөө тэр онолд маань юу нэмж орж ирж байгаа нөхөр зэрэг хүмүүсийн энэ анхаарал нь ховор хомс нөөц юм. Тэгээд тэр нөөцөө хүмүүс оновчтойгоор одоо тэр мэдээлэлд бол хуваарлтгаа гэсэн ийм одоо нөгөө нөхцөлийг загвартаа оруулж ирж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг ер нь энэ ажил маань ажилдаа бол бид нар 2 үе амьдардаг ийм шийдвэр гаргагчийн стандарт хөдөлмөрийн нийлүүлэлтийн загварыг бол ашигласан. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс маань бол 2 үе амьдраад хөдөлмөрлөөд тэгээд тэрнээсээ одоо нөгөө хэрэглээд хадгалаад ингээд ийм шийдвэр гаргаж амьдарч байгаа юм байна. Тэгэхээр загварт нэмж байгаа зүйл нь вэхээр нөгөө нэгдүгээрт бол нөгөө эдийн засгийн төлөвөөс хамааралтаар цалин нь өөрөө тодорхой болчихж байгаа. Тухайн үед ямар цалингаар ажиллах вэ гэдэг нь өөрөө одоо санамсаргүй юм. Хувьсагч. За тэгээд цалин нь өөрөө цалинтай холбоотой юм тодорхой бус байдалд нөгөө талаасаа манай шийдвэр гаргагч маань өөрөө бас нөгөө мэдээлэл боловсруулах хүчин чадал нь хязгаарлагдмал гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо хязгаарлалттай шийдвэр гаргагч ийм одоо эдийн засагт яаж шийдвэр гаргах вэ гэдгийг шинжилсэн. За ингэж шинжилгээтэй болохоор зэрэг хүчин чадлынх нь хязгааргүй хүчин чадалтай бол өөрөөр хэлэх юм бол тэр боломжтой бүх мэдээллийг боловсруулж чаддаг буюу одоо стандарт тэр загварын рационал хүлээлтийн онол таамаглалтай одоо яг адилхан ийм үед тэр хүмүүс маань ямар шийдвэр гаргаж байна. За хоёрдугаарт хүчин чадал нь хязгаарлагдмал буюу тэр бүх боломжит мэдээллийг боловсруулж чадахгүй байгаа шийдвэр гаргагчийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн шийдвэр нь яаж гарч байна. Тэгээ хэрвээ энэ хоёрын хооронд ингээд нөгөө байгаа тэр зөрүү маань одоо стандарт онлайн загварууд болон датаны хооронд байгаа зөрүүтэй ижилхэн зөрүү үүсгэж гинүү гэдгийг л шинжилсэн. Тэгэхээр үр дүн нь одоо яг ямар хоо байсан бэ? За тэгээ энэ нөгөө загвараараа ингээд шинжилгээ хийгээд үзэхээр бол нэгдүгээрт бол нөгөө хязгааргүй юм хүчин чадалтай буюу бүх мэдээллийг боловсруулах чадвартай шийдвэр гаргагчийн одоо нөгөө шийдвэрүүд нь бол стандарт одоо загварын тэр шийдвэртэй яг адилхан байсан. Харин хүчин чадал нь хязгаарлагдахын хэрээр бол нөгөө хөдөлмөрийн нийлүүлэлтийн сонголтууд за тэгээд нөгөө хэрэглээнийхэн сонголтууд тэрнээс зөрөөд эхэлж байгаа гэсэн үг. Тэгээ эндээс бол яг нөгөө тэгэхээр хүчин чадал нь хязгаарлагдсан ийм шийдвэр гаргагчид амьдардаг эдийн засагт бол цалин болон нөгөө хөдөлмөрийн цагийн эсвэл хөдөлмөрийн нийлүүлэлтийн хоорондын хамаарал бол нэгдүгээр сул байх юм байна. Хоёрдугаарт ийм одоо нөгөө эдийн засагт цалингийн төр зургийн өөрчлөлтөнд хүмүүсийн тэр цагаа өөрчилж үзүүлж байгаа хариу үйлдэл нь бол харьцангуй одоо нөгөө бага гэж үнэлэгдэх юм байна. Эмпирик одоо судалгаагаар бол энэ хариу үйлдлийг бол бага буюу цалингийн хугацаа хоорондын орлуулалтын мэдрэмж нь бол
доогуур гэсэн үнэлгээ гарах юм байна. За энэ нь болохоор яг тэр хүний яг одоо хүчин чадал бүрэн маш их хэмжээний одоо нөгөө хязгааргүй хүчин чадалтай үедээ үзүүлэх тэр хариу үйлдэлээс нь өөр болчихж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг дата болон онлайн одоо стандарт загваруудын хооронд байгаа тэр зөрүүг бол энэ загвараар тайлбарлах боломжтой юм байна гэсэн юм. Тэр насны таамаглалынхаа үр дүнг бол баталж чадсан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр манай судалгааны семинар 24-ний 5 гарагийн 18 цагаас танхимаар болон цахимаар болж байгаа гэдгийг бас нэг хэлжээ. Тэгэхээр танхимаар оролцох бол манай офис бизнес таврын 502 татварт ирээд оролцох боломжтой. Цахимаар оролцох бол яг уламжлалсараа зүүмээр ингээд оролцох боломжтой. За тэгээ илүү дэлгэрэнгүй сонирхолтойгоор яг загвартай холбоотой мэдээллийг семинарт оролцоод авах боломжтой байгаа. За ингээд баярлалаа. За баярлалаа.